Саяхан би нэг нэвтрүүлэг үзсэн. Манай нэг гишүүн бол шууд л ярьж л. Нөгөө энэ нөгөө би өөрийнхөө мөнгнөөс ингээд бүр тийм ойлголттой нөгөө жоохон ичид зовж нуудаг байсан шүү дээ. Уг нь жоохон энэ чинь бүр тийм байхгүй. Ямар санаа зовж байгаа балах. Энэ нөгөө надад хуваалгагдсан мөнгнөөсөө би энийг шийдсэн юм ач гэж шиг бүрий даварцсан тий. Тийм өөрт нь хуваалдаг гэж одоо ямар юм байсан юм бэ чинь бүр татвар төлөгчтэйгээ мөнгийг ингээ хувийн өмчийг боддог болцсон. Тэгээ би энүүгээрээ одоо ийм юм хийн. Одоо бол хүмүүс мартцсан байгаа. Энэ 2000-аас 2004 онд би чинь тэр үед намын бүлгийн хуулийн зөвлөх байсан. Энэ чинь анх нэг 10 саяас эхэлсэн шүү дээ гişүүдийн мөнгө чинь. Нэг гişүүн болгонд 10 сая төгрөг өөрөө мэдгээд. Тэгээ би нэг бас илүү өвгтэй бас жоохон ч байж. Илүү өвгтэй нөгөө гişүүдийн яг юу зарцуулсан юм бол гэж тайлангийн нэг сонирхож үзчихсэн байхгүй юу? Юу вэ чи хоги юм аа. Тэмээний уралдаа хийсэн гэж. Үгүй чи тэр авч өгөх зарцуулаа. Нөгөө нэг аймагасаа төрсэн начин залтандаа тэдийг өгсөн ч гэж байна. Бүр эн чи бүр илгийн юм руу орсон байхгүй юм чи. Одоо 5 тэрбум хүрчээд байна шүү дээ. Тэгээ одоо 5 тэрбум хүрсэн гэд тэгээд байгаа одоо тэгээ энэ бодлогыг өөрөө бил засгийн газрын улсын их хурлын гишүүдийг өөртөө нөгөө хяналт тавьж явах хэвээр хүмүүсийг хахуулдах улсын их хурлын засгийн газрынхаа тэр улс орны хэмжээний тэр хөгжлийн бодлогыг тодорхойлох тэр бодлогыг юу ч болгож сарнаадаг энэ юмыг одоо үгүй хийх чиглэлд маш том алхам болсон. Гэхдээ энэ өргөс мэт бас алга болчихгүй. Тэ энэ ингээл ингэчингүүд би алга болчихно одоо ингээд одоо их хурлын гишүүд засгийн газар мазарлуу нөлөөлөхөө болчихсон сангийн ямар уцтгаа болчихно гэж би бол хэлэхгүй. Гэхдээ ингэж тэр дураараа шантажлах боломжийг үлэмж хэмжээгээр лавл багасгах боломжийг бол олгосон шүү. Тэ. Тэр талаасаа бол энэ бол маш чухал ач холбогдолтой. За анхаарлаа хандуулах бидэн таамд тогод баярлалаа. Үргэлжлүүлээд гүйцэтгэх эрх мэдэл гихэнгүүт ерөнхий сайдын тухай юм уу засгийн газрын тухай боддог байтал энд нөгөө ерөнхийлөгчийн эрх хэмжээтэй холбоотой заалт бас яг энэ бүлэг заалтын дотор багтаад ороод ирсэн байгаа юм л да. Тэгэхээр ерөнхийлөгч гэж